иргэнд гэр гардууллаа. Улсын хурлын гишүүн Очирбат одоогийн байдлаар 200 гаруй иргэнд гэр олгоод байгаа юм байна. Ер нь бол өдрөөс өдөрт ядуурл ажилгүйдэл нэмэгдэж байна л да. Дүүргийн хэмжээнд улсын хурлын гишүүндээ хандсан бас 680 гаруй өргөдлийг надад ирүүлсэн байдаг. Тэнийг өнгөрсөн жилийн хугацаанд бас 280 гэрийн одоо чадвар ядараа олгож байгаа. Өнөөдөр 28 гэрийг бас дүүргийнхаа иргэдэд олгож байна. Тэгээд яхарахгүй одоо гэргүү болцсон, гудамжинд явж байгаа, айл өрхөөрөө тэнд явж байгаа тийм ээ. Ийм дүүргийнхаа иргэдийг хараад гэр олгохгүй байж чадахгүй байгаа. Тийм учраас айлгуулах энэ ядуу байгаа, орон гэргүй байгаа энэ усуудаа өрх гэрээр нь дэмжих тийм ээ. Өрх гэрүүлд нь одоо гэр олгож тэр одоо гэрүүлийг одоо дэмжих бодлогыг бас баримталж явж байгаа. Би өөрөө бас нийгмийн салбарын хүн, нийгмийн бодлогын хүн.